Намайг Балдан ам гэдэг. Би 2012 оноос хойш иргэний нэмийн хөндлөнгийн ажиглагчаар сонгуулийн үйл ажиллагааг ажилласан байна. 2008 оны 7 сарын 1-ний холбоотой. Яа тэгвэл тухайн үед бол хар машин гэж байсангүй, санал толгой машин бол автоматжааг байсан. Хоёрдугаарт нь тэр үед гараар тоолдог байсан. Тэгээ гараар тоосны дараа сонгуулийн үр дүнгээ эсэргүүцсэн тий жигсаал цуглаан болсон. Жигсаал цуглаан тэгээ үнмэн болсон тий. Тэгээ энэтэй холбоотойгоор тэгээд дээрэс нь хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн асуудал нь бол тий 5 залуу бол буудуулж өгсөн байдаг. Тэгээ үүнтэй холбоотойгоор би ер нь бол 2012 онд яг иргэний нэмийн залуучуудтэй сонгуулийн үйл явцыг хөндлөнгөөс ажиглах гэж байна гэдэг энэ зар мэдээг сонсоод би өөрөө ингээд сайн дураар арч бүртгүүлээд ажиллаж болсон байна. Яг одоо оролцоо гэдэг талаас нь харах юм бол залуучууд улс төрийн үйл явцад нэг оролцохгүй байгаа. Сонгуульд саналаа өгч байгаагаар ингээд харж болж байгаа байхгүй. Нэгсэндээ тэр нь ямар шалтгаантай юм бэ те яг одоо сонгуулийн дүнд бас тэдний итгэж чадахгүй байх шиг юм тийм үү? Хоёрдугаар санал тоолох машинд бас итгэж чадахгүй байх шиг. Тэгээ энэ юутай холбоотой юм бэ те нөгөө сонгуульд нэг удаа очиж 4 жилд нэг удаа очиж сонгуул өгтөө сонгуулийн үйл явц яг ямар байгаа юм яаж явагддсан бэ гэдэг санал тоолох машин те сонгогчдын саналыг хэрхэн яаж тоолдог юм бэ гэдгийг тэр нь тэгээд давхар ингээд гар одоо тэнкийн тоолох хийдэг шүү дээ. Яг үүнтэйгээ ингээд тоон тулдаг юм уу, зөрдөг юм уу, эсвэл одоо ямар нэгэн зөрчил гаргадаг юм уу гэдэг одоо биеэрээ үзэж хараагүй байгаа учраас те хар машинд итгэхгүй гэж магадгүй. Би бол тэгж хардаг.